Сайн байна уу? Ирцай суугаас мэдчилж байна. Орчуулан хүргэж байна. Авахгүйхийн ухаанаар хандна уу? 2010 оны ихэнх үеэс эхлэн дэлхийд даяар хачирхалтай зүйлс болж байна. Хүүхдэд сэтгэлийн түвшөр болон хямрал нэгэн зэрэг нэмэгдэж ирсэн. Өөрийгөө гэмтээж яаралтай тусламжийн тасагт хөргөдөж ирэх юм уу? Өвчлөөд эмнэлэг твтэх хүүхдүүдийн тоо хурдтай нэмэгдэж амиа хорлох тохиолдол 2010-аас 2021 оны хооронд 167%-аар өссөн байна. Үүндээ хүүхдүүдэд юу тохиолдсон болоо? 1. Хүүхдүүд тоглохоо болсон. 2010 оноос өмнө хүүхдүүд гадаа тоглож бага насаа өнгөрөөдөг байсан. Зурагт байсан ч зурагтаа авчих боломжгүй тул найзуудтайгаа нүр тулан тоглож, хичээл тараад хүүхдүүд хинээрч харуулгүй хамтдаа зогцон тоглодог байлаа. Тоглоомор дамжуулан хүүхдүүд амьдралын чухал ур чадварыг эзэмшдэг, хэрхэн зовлон зүтгүүрийг тэсвэрлэх, сэтгэл хөдлөлөө хянах, зөрчлөөнийг шийдвэрлэх, ялтын төлөө өрсөлдөж сурах гэх мэт. Хүүхдүүд бага зэргийн эрсдэлтэй тоглоом хэрэгтэй байдаг. Учир нь ямар нөхцөл байдал гэмтэл учирч болохыг мэдэж байх хэрэгтэй бөгөөд ингэснээр хэрхэн гэмтгээс зайлсхийх талаар сурах болно. 2010 он гарснаар хүүхдүүд найзуудтайгаа тоглох нь эрс багассан. Энэ хүүхдүүдэд ухаалаг утас авч эхлэх үед гарсан өөрчлөл юм а. 2010 онд урдаа камертай ухаалаг утасууд гарч ирсэн бөгөөд яг энэ үеэс л хүүхдийн сэтгцийн эрүүл мэнд муудаж эхэлсэн. Энэ үед Instagram-ын хэрэглэгчдийн тооч хурдцтай өссөн. Мөн Facebook лайк товчлуурыг нэвтрүүлсэн. 2009 онд эхлүүлсэн түлхэх функц нь өдрийн турш хэрэглэгчдэд мэдээлэл илгээдэг болсон. Хүүхдүүд сууж, хураагаа хөдөлгөн цагийг өнгөрөөдөг болж, найз нөхдөөгөө нүр тулан харилцах цаг эрс буурсан. Түүнчлэн онлайнаар тоглох дуртай болж, энэ хугацаанд өөрт хэрэгтэй бие бялдар, нийгмийн туршлагыг олж авах боломжоо алдсан. Зураг нийтэлж, хэн нэгнийг лайк сэтгэл бичгийг хүлээх нь бага насны хүүхдүүдэд хэрэгтэй зүйлээс маш хол байна. Хүүхдийг бодвол ялангуяа октын сэтгцийн эрүүл мэндэд муугар нөлөөлсөн бөгөөд октод харааны харьцуулалтад илүү мэдрэмтгий байдаг ажээ. Дүр зурагт тулгуурласан олон нийтийн мэдээллийн хэрэгсэлд хүүхдүүд байнгын үнэлгээнд өртөж, төгс гоо сайхны стандартад тулгардаг. Сошиал медиа нь хүүхдүүдийн хүсэмжит үлгэр дуурайллагч булааж авсан. Дуртай болон сэтгэл хуваалцах функцүүд нь нөлөөлөгчдөд эрх мэдлийг өгч, хүүхдүүд тэднийг хэрхэн ярьж үйлдэж байгааг сурах болсон. Нийгэмд бодтоор өөрийн ур чадвар үн цэнээр нотолсон хүмүүст бус, харин үн цэн нь эргэлзээтэй нөлөөлөгчдөд сургалтын арга барилаа алдсан гэж хэлж болно. Ухаалаг утасны тархалтаас гадна хүүхдүүдийн сэтгэлийн түвшүүр, сэтгэл гутрал игссэн бас нэг чухал шалтгаан бий. Энэ бол хүмүүжлийн хэм маягийн өөрчлөлт. 2. Хэд их эцэгхийн оролцоо руу шилжсэн. Өмнө нь хүүхдүүд гэрээсээ сургууль руугаа ганцаараа явж, аав ээжгүй гэрийнхээ эргэн тойронд тоглодог байсан. 1990-ад оноос эхлэн хүүхэд хүмүүжүүлэх арга барил өөрчлөгдсөн. Эцэг эхчүүд ихэнх цагаа хүүхдтэйгээ өнгөрөөж, тэднийг хүмүүжүүлэхэд анхаарч эхэлсэн. Үүнийг дагаад хүүхдүүдийн чөлөөт тоглох цагч багасжээ. Их Британийн социологч Фрэнк Фреди эцэгхийн хит оролцоо нь насан туршидчдын хоорондох холбоо тасарсан шалтгаан болсон гэж иш татжээ. Түүхээс харахад эцэг эхчүүд хүүхдэд асуудал гарвал өөр насан туршид тэдэнд туслана гэж бодож ирсэн. Энэ нөхцөл байдал 1980-ад оноос хойш өөрчлөгдсөн бөгөөд насан туршид хүүхдүүдийг хүчрхийлж буй тухай олон удаа мэдээллүүд гарсан. Танихгүй хүмүүс хүүхдүүдийг занлахилж магадгүй гэсэн айдас, хүүхдийг ганцаарх нь орхиж болохгүй гэсэн бодол нийтлэг болж иржээ. Эцэгчүүд хүүхдүүдээ машинд суулган сургуульд нь хүргэж ганцаараа алхаж байхыг хараад энэ нийгэм аюултай газар гэдгийг ойлгуулж хүүхдийнхээ амьдралаас аюултай элементүүдийг арилгахыг оролцоор байна. Ирсэн сууг хамтдаа суралцъя. Ингэснээр хүүхдүүд угаасаа л хамгаалтын горимд өсдөг. Тэрээр шин туршлага хайхын оронд аюул занал хиллийг үргэлж эрэлхийлдэг эмзэг, айдастай насан туршсан хүн болж өснө. Ухаалаг утас хэрэглэх нь олширч эцэгхийн хит их хүмүүжлийн улмаас түвшүүртэй болсон хүүхдүүдийг аврахын тулд бид юу хийж чадах вэ? 1. 10 гэр бүл нэгдвэл өөрчлөлт гарна. Хүүхдүүд найзуудтайгаа цагийг зугаатай өнгөрөөх хүсэл эрмэлзэлтэй байдаг. Хэрв ямар нэг зүйлээс хоцорвол би ганцаараа үлдэнэ гэж санаан зовдөг. Бусад бүх хүүхдүүд ухаалаг утастай. Хэрв надад ухаалаг утас авч өгөхгүй бол би гадуурхагдах болно гэдэг. Хүүхдээс эдгээр үгийг сонсох нь маш их сэтгэл өвдөх тул олон эцэг эхчүүд тэдэнд ухаалаг утас худалдаж авч өгдөг. Үүний үр дүнд хүүхдүүд ухаалаг утас руугаа ороод алга болчихдог. Энэ үед эцэг эхчүүд нэгдвэл бие биедээ хүч өгч чадна.
Америк нэгдсэн улсад 8 дугаар анги хүртлээр хүлээх гэсэн систем байдаг. Нэг сургуулийн нэг ангийн хүүхдээ 10 урхайл 8 дугаар анги хүртэл нь хүүхдтэй ухаалаг утас өгөхгүй байх амлалтанд гарын үсэг зурж түүнийгээ заавал дагаж мөрдөх журамтай байдаг. Бүртгүүлсэн айлын хүүхдүүд ухаалаг гар утасгүйгээр тоглох боломжтой бөгөөд гадуурхагдах мэдрэмжийг авахгүй байж чадна. 2. Хүүхдэд бие даасан байхыг зөвшөөрөх. Америкийн Let Grow төсөл нь хүүхдүүдэд хязгаарч хийж байгаагүй зүйлээ бие даан туршиж үзэх боломжийг олгодог. Даалгавар өгөх үед хүүхдүүд түүнийг хэрхэн биелүүлэх талаар эцэг эхтэйгээ ярилцдаг. Даалгавраа амжилттай гүйцэтгснээр эцэг эх хүүхдийн хоорондын харилцаанд өөрчлөлт гарч эхэлдэг. Эцэг эхчүүд хүүхдүүдэд бодсоос илүү чадвартай гэдгийг мэддэг бөгөөд хүүхдүүд өөрсдөө ч үүнийг мэдэрдэг. Тэгснээр эцэг эхчүүд хүүхдэд бага багаар бие даасан байдал үүрэг хариуцлагыг өгдөг. Олон хүүхэд Let Grow төсөлд оролцохоос өмнө супермаркет руу ганцаараа явах, хоол хийх, бүр ажилчтай ярахаас ч айдаг байсан гэж хэлжээ. Харин Let Grow төслийг 1 жил хэрэгжүүлэхэд хүүхдүүдийн төвшөөрөн түвшин эрс буурч, мөн чанар нь ч өөрчлөгдсөн. Сургуулийн автобусанд дүүгээ өдөж өгсөн хүүхэд ингэж хэлжээ. Дүүгийнхээ автобус явж байхыг хараад би хэн нэгэнд чухал хүн шиг санагдсан. Би бусдаас тусламж игдэг хүн байхын оронд бусад тусалж чаддаг хүн болсон. Хүүхдүүд эцэгийнхээ бодож байхаас хамаагүй илүү чадвартай байдаг тул эцэг эхчүүд хүүхдэд итгэвэл үр хүүхэд нь ч өсч хөгждөг. 3. Тоглоомын талбайг өөрчлөх. Ихэнх тоглоомын талбайнууд аюулгүй байдлыг харгалзан тоглох хэрэгслээр хангагдсан байдаг. Гэвч Нью-Йоркийн нэгэн тоглоомын талбайг аюулгүй байдлыг хангасан хэрэгслийн оронд дугуй, хувин, олос зэрэг янз бүрийн эд зүйлсээр дүүргэжээ. Хогийн тоглоомын газар гэж нэрлэгддэг энэхүү газар нь хүүхдийн төсөөлөх чадварыг өдөөдөг. Тоглоомын талбай дээр янз бүрийн зүйлийг байрлуулснаар хүүхдүүд өөрсдийн төсөөлөл, бие даасан байдлыг хөгжүүлэх боломжтой. Эцэг эхчүүд хүүхдэд тоглоход нь аль болох бага саад болох хэрэгтэй. Хүүхдүүд асуудалтай тулгархад аав ээжүүд туслах гэж яардаг боловч хүүхдүүд хамтдаа оролцож хамтаараа асуудлыг шийдэж чаддаг. Үнэн хэрэгтээ нэгэн сургууль тоглоомын талбайн аюулгүй байдлын дүрмийг бууруулж хүүхдүүдийг өөрсдөө шийдвэр гаргах боломжийг олоход аз жаргалын түвшин, бие барилдрын сайн сайхан байдал нь нэмэгдэж, гэмтэл бэртэл эд хөрөнгийг хохирол учруулах, дээрлэх зэрэг явдлууд багасжээ. Аюулгүй байдлын хариуцлагыг хүүхдэд өгвөл насанд хүрэгчид найдахын оронд өөртөө хариуцахыг хичээдэг. Бодит ертөнцийн хэд хамгаалалт болон виртуал ертөнцийн дэх дутуу хамгаалтаас үүссэн төвшүүртэй үеийнхэн. Засгийн газар, хувийн хэвшил, сургууль, эцэг эхчүүд хамтран ажиллавал бид хүүхдүүдээ аварч чаднаа. Дижитал ертөнц бидний хүүхдүүдийг хэрхэн өвчлүүлж байна вэ? Олны гайхшруулсан асуудлыг хөндсөн 2024 оны хамгийн шилдэг бүтээл Jonathan Haidтийн сэтгэл түгшсэн үе номын товчлолыг орчуулан хүргэлээ. Хэрв танд энэ бичлэг таалагдсан бол хайртай дотны гэр бүл, найз нөхөд сонсоосоо гэж хүссэн бүхий л хүмүүстэй түгээгээрэй. Баярлалаа. Та цаг хугацаанд нь амьдралдаа хэрэгтэй бас сонирхолтой мэдээлэл хүлээн авъя гэвэл subscribe-ийг дарж миний YouTube сувагт бүртгүүлнэ үү? Мөн лайк дараад хэрэгтэй хүнд нь шеэр хийж цааш түгээнэ үү? Баярлалаа.